Сайн бацгаана үзэгчтэй үндэсний өвс соёлыг түгээн дэлгэрүүлэгч Монголын үндэсний малчин телевиз малчин айл нэвтрүүлгийнхаа шинэхэн дугаарыг үзэгч та бүхэндээ бэлтгэн хүргэж байна. Энэ удаагийнхаа нэвтрүүлгийг бид Сэлэнг аймгийн Баянгол сумаас задарнда Увс аймгийн Зүүн говь сумын Угуул, Сэлэнг аймгийн Баянгол сумын Харьяат, Баттөмрийн Ядамжав гэж айлаас бэлтгэн хүргэхээр зорж ирээд байна. За сайн бацгаана та бүхэн сайхан орцож байна уу? Сайн байна уу? Сайхан орж байна уу? Сайхан орж байна. За энэ өдрөнд одоо бас энэ гал мөрөн жилийн босгон дээр Монгол улсын авраг малчин гэж эрхэм хүндтэй цолыг хүртсэн байна. За үзэгч олонний хүмүүс баяр хүргэе. Баярлалаа. За хаварч чадаад үг сайхан. Ой хаварч сайхан байна уу? Сайлаад одоо хавар сайхан болж байна. Наврын шуурга бахта сайхан хавар болох шинжтэй байна. Чиг бас их сайтай багш юм шүү дээ, тийм ээ? Тийм манай чинь 11 сард цас их урсан. Тэгээд тэрнээс хойш зам харгуу байхгүй үлжэл одоо л сайхан болж штэ хаварчлаа. За. Цас юу нэг вэ? Их байл. Цас их байсан нугаас мэдэгдэж чинь тий. Бид эдийг ингээд нааш ирж ягаад шавар ихтэй байна. Ер нь бас хонгорхоо болгон ус тогтсон байна. Жалга судаг болгоноор ус урсж штэ тийм. Саяхнаас цасаалаа ген тайлаа тэр ус амар урсж чинь юм жил бол. Гоо жалга болгоноос та. За нэвтрүүлгийн манаас хамтран хөтлөхөөр байгаль орчны инженер Эрдэнэ Тоё хамт яваа. Уул нутаг Увс аймгийн Зүүн говь сум. Энэ Сэлэнг аймгийн Баянгол сумд 2005 онд шилжиж ирээд эдийг хүртэл тэгэл маллал явж байна дээ. За яагаад одоо унаг нутгаа орхиод энэ газрыг зөвлөхөр болов? Энд суурших болов? Одоо тэгэл анх бол зах зээл дээр л байтал гэсэн зорилготой л ирсэндээ манай сум чинь бас л тэр үе чинь зах зээл бас их хоцрогдсон байлаа. Зам харилцаа Зам харилцаа таар байлаа. Тэгээд одоо 2000 онд би хантайгаа гэрүүл болоод нутагтаа нэг 5 жил маллаа байжсэн. Манай аав цаг хүүхдүүдийн нэр нь хүүхдүүдээ нэг зах зээлийг бараадуулж байгаал хөрөгчл аав нэг ая бодмоор байна гэл. Аав энэ нас өндөр бол би бас жоохон таарууллаа гэж анх хэлсэн. Тэгээд санал тавихаар тэгэл за гэж өвшөөрөл хэл наашаа явсан да. Энд одоо ямар газар нутаг байдгийг мэдэхгүй. Тэгэл малаа туугаал гарсан. Одоо энэ чинь 2005 он гэдэг чинь 20 жил 21 жил болчихж байгаа юм шүү дээ. Ер нь одоо бас л унаг нутаг шиг л болсон байлгүй. Одоо л өөрийн нутаг шиг болсон шүү дээ. Тийх баха тий. Энэ чинь дэд бүтцэх сайтай тий. Үлдэр уурхай ихтэй, зам харгуй сайтай. Ирж чод ч хамрах юм биш тий. Эсвэл замаар тавьчихсан дархан уурхан байна. Сумын төвч гэсэн хөдлөл засмалаар орчин. Бишээ дархан гэдэг. Тий. Богонор ч гэсэн явчих. Анх ирж яхад одоо бидний гоё төлхөө нэмэр болж ирсэн байна. Зүү компани ирж хэдэрт болгоноор зүү авдаг. Тэр их давуу тал бидний амьдралдаас их нэмэр болсон. Тэр шалаж мэдхгүй ирэл малаа хараад байжсэн. Сүм сайл тэр хуурлууд гэж мэдхгүй. Тухайн үед зүү бол 100 төгрөгтэй байлаа. Тэгэхээр ч бас юмны ханш хайсан байлаа шүү дээ. Бодож гайгүй тий. Жан хэрж хат манай нутгийн 3 айл ирсэн байсан. Тэгэл тэднэрийг төшөглөл ирж байгаа. Их сайхан нутгаас хөрсөн. Одоо бас тэр нутгийн айл байна гэдэг чинь бас хамаагүй даваа талтай л байгаа юм л да тий. Ер нь даваа тал нь тэр байхгүй юу? Ордос мэдгүй газар ирчүүл бас хэцүү байна. Ордос хүн танихгүй ямар газар байгаа мэдхгүй бид нэр ирэхэр зэгцүүч яг тэнд нэг манай нутгийн 3 айл байдаг. Тэр
өвс тэгшэрсэн сайхан газар байдаг гэж. Одоо энэ улсын аварга малчин болсон Ламааговын Батнам гэж айланд байсан. Тэр айл дээр Би төчлөө. тэр эвлэл битэд зам. Одоо манайх одоо нэг 80-тай юм байгаа. Манайхыг нүүж ирж явах техник жил гадаа нөөлжөөд би тэр юм яг энэ. Тэгээ өвч энэ тэр манай 60-тай байсан. Тэгээд эдний тосч явал. Тэгэл энэ би үлжээ бөөс гаргаал тэгэл. Одоо тэгээд дүрсэн имээгээ буцаагаад одоо ингээ хаяанд аваа явж Энэ байгаа юм шиг жил бол 80 насны басхан дээр нь аваад гадаагаа болгосон. Дээр нь улсын аврах гэмэхийн алдар хүнтээс ол авсан. Бас их бэлгшээлтэй байгаа. Анх 20 жилийн өмнө одоо бидний хүлээж аваад онд оруулаад малын мэнд оруулж ирсэн. Одоо эргээд бас тэр хүнийхээ буй юм да одоо эргээд энэ ажлаас ачи хариулна. Яг болоо гэж бас бодож байгаа шүү дээ. Бас санцтай. Тэглгүй яах одоо энэ олон улсуудын ач буйнаар тус димээр л одоо үдий зэрэгтэй яваа шүү дээ тийм ээ. Тий. Гэрийн эцэгтэй маань бид нарт үзэгчдтэй гэр бүлийнхээ танилцуулах. Намайг галаа ухтай хоёр гэдэг. Би 1980 онд Увс аймгийн 100 говьсон төрсэн. Одоо 4 хүүхдээ ээж. Манай том охин Дархуул аймгийн 10 дугаар цэцэрлэгийн сэтгэл зүйчээр ажиллаж байгаа. Тий. Нөхөртэй гоёл амьдарч байна. Манай дунд охин одоо анагаах ухааны их сургуулийн хэмжээ ангид сурч байна. Одоо энэ жил 3 дугаар курсаа явсан. Тэгээд дараагийн бага охин маань одоо оюуны ирээдүйн сургууль Дархуул аймгийн оюуны ирээдүйн сургуулийн 11 дугаар анги. Тэгээ бага хүү бас оюуны ирээдүйн 9 дугаар ангид сурч байна. Дархан лугаа сурчт юм байна тий. Тэгээ манай хүүхдүүд ер нь дархан лугаа ирээд л том охиноо дархан өгөөл тэгэл дараагийн хүүхдүүдэд дархан өгөөл. Зөө. Энэ одоо өнгөрсөн намрын хураасан өвснүүд үү? Тий. Энэ Тэр ихийг авах та 1600 бодлоос. 3600. Тий. Хитэн гаагаас уу? Нэг 17 гаад. 17 гаагаас л уу? Зөө. Тэгээд энэ үл малтай өгөөл. Адуу малын лүүжлтэй житэй үлдсэн дөө. Зөө. Тэгээд өөрсдөө тариад өөрсдөө хураагаад авчиж яана гэдэг чинь бас болж л байна л да тий. Одоо ч нөгөө газрын гарц байхгүй нөгөө өөрсдөө хаддаг хадлангүй болчгоор ч ер нь хүн болгон дандаа худалдааны өвс авдаг болчихлоо шүү дээ. Тий харин. Тий. Чи худалдаж авснаас өөрөө тарж ургуулад уул нь би 2000-ын дэд 1600-ийн залчин хоноотой бодолтой байсан чи энэ жил нэг цас цагаагаар хөнд байсан учраас тэгээ бүгдийг аваад. Ер нь борлуулдгүй таад. Уул нь борлуулдаг. Өөрт энэ жил бол тэгээ хэрэгцээндээ таараал. Одоо тэгээ 5 сар хүртэл энийг өгөөд байж атал тэгээ таарна гэж бодлоо. Одоо чи ингээл Одоо чи ингээл бас цас шуурал эхлэхээр бас л малч гарахгүй. Тэгээ шүү дээ. Гэрээр хайж өгөх. Хаварч дуусах болоогүй шүү дээ. Ногоо гарч ирж ижил тэгээд. Ногоо харин цас ихтэй байсан газар харин сайн чихтэй байх шиг байна шүү. Гэтэ ногоо агаагүй эрт гарах байгаа. Харин одоо нэг хаврын ногоон цасны 2 3 орж ижил тэгэл ногоо гоё гарна да. Энэ саяны цас чинь болохоор гинт нөгөө дулаараад огцон хайлтсан болохоор ер нь урсаадын гол газартай шингэс муутал хайлчих шиг боллоо. Урсаад шингэхгүй юм тий. Тий. Нэг газар нь хөлдөө байгаа учраас шууд урсчихж байгаа байхгүй. Руу ирэлцэн бэл тээ тэр доорол. Одоо энэ чигийг харахад бол уул нь эртэл ногоо зохиучмаар л. Тэгээд одоо хаврын салхи бахта шуурга бахта байх юм бол ногоод ороод арчна л да. Халуунаар шуураад байвал бас. Гэцүү. Засагтай байсан болохоор бас нэг шороонч гайгүй байх баха. Зүгээр салхины ядын ихээс биш. Яахтар шороо босгоно гайгүй л гоо тий. Гэтэ цөөнч шиг төлөлцсөн ба шүү дээ тий. Тийм байна. Хөөхөн тэр саарлаа гэтэ хоёр их юм шиг. Тэр баг 4 сарын 1-н хүргэж ээж төлөх үү? Одоо тэгнэ. 4 сарын 1 гэдэг чинь нэлээ ихэд ороод авчтэй тий. Тий жилд манайх чинь бол 3 сарын 1-ээс 5-ны хооронд төлөөд эхэлчихдэг байсан. Энэ жил чинь нөгөө цаг хэцүү болно гэдээ хавар намарч явах нь орой төлж тавьсан. Бас тэр тугал руу гоцаад байна шүү дээ энэ хоёр гүйлэг. Тий? Энэ хоёр өстэй ихэр үгүй юу? Хөөх юм тий. Харин тий. Хаашаас ижлэж хоёр өнөд байгаа. Энд нэг хоёр иш шиг, тэнд нэг хоёр гүйлэг. Ер нь хаасаагүй ер нь малчт маань ер нь нийтлэг тийм биш шүү. Энэ жил ер нь бас нэг хоцгоноо жоох оройхон тавьсан малаа их цөөлсөн байна. Их цөөлсөн. Манай дөрөнд ч одоо антай л их цөөхөн үлдсэн шүү дээ.
200-300 хонтой. Аа. 3-4 хотон л байна. Бусд нь бол тэгэл одоо тэгээд нэг зөөлч гэснийхээ тэгээд эрчимчсэн малаж хуураа өхрөө дагны гэсэн зорилготой хүмүүс их байна. Оо тэр нь дээ. Тэр цэсмэ танаа энэ бүс нутаг бол одоо эн чин малын тэжээл өвс хадлан бол одоо бол нийлбэг юм чин тий. Эрчимчүүд нэг олон жил нөгөө дөрөв хөрөл дээр дагаад яваа сурцсан болохоор сэтгэл зүй жоохон бэлтгэл мөтөл байгаа дах шиг. Бас яадаг бол гэж бодогдоод байна. Уламжлалт бэлчээрийн малаж гараад тасцсан юм болохоор тий. Тасцсан болохоор Тимээ харин байхгүй юу? тэмээ байхгүй. Нэг тэмээ байсан гэсэн үг үү дөрөв нэг. Би нэг 7 тэмээ авч ирсэн. За. Энэ цэлэнгийн нот тэмээ өсгөх гээд 5 нэг буур нэг ат авч ирээд өсгөх чадаагүй болоосаа. Тэмээ өсгөх нутг биш юм байл. За. Өвсөн дарахгүй, давс хожиргүй. Тэгээд эн чинь төмөр замтай болохоор төмөр замаар тэмээ чи ганцхан өндөр том гүүрээр орж гарна. Тэр бол гарч байгаа. Бас тийх баг тий. Тэмээ чи их урт хоолын бэлчээртэй амтан чинь тэгээд явж идэнэ. Тэгээд энэ дарахны цаана цагаан нуур гэдэг газар нэг тэмээтэй айлтдаг зарсан. За. Бүр нутгаас авчирсан тэмээ юм уу? Тий. За. Халаас авчирчтэй тий. Тий. Сэлэн нутгийн нэг 7 тэмээтэй төвхийг нэг битээсэн. Баянгол сумын ердөөсөө байсан 7 тэмээ л ердэн танаад тэмээ юм биш үү тий? Сэлэг чинь улаасаа л 7 тэмээтэй гэдэг л сураг гар тэмээл нь шүү дээ. За. Тэрийг нэг жил тоолуулаад тэгэл за болохгүй байна. Зүүн хөвчгтэй бас сайхан тэмээтэй газар шүү тий? Тий. Тэгвэл нутгийн тэмээ энэ дээрээ тэгээд удааг өнгөд тий? Хэдэн жил болсон тэгээд? 2 жил болгоол тэгэл ирээсээ болсон. За. Тэмээ чинь тэгээд одоо гэдгэр болооч гэр болгоно гадна хэвтдэггүй гэдэг өгтөө тэр энэ л юм шиг байлаа. Үнэн бохоо тий? Одоо та ингээд үлжэнээс нүгэ авчихаар цуслан гарч ирэх оронд жин хавьд айлмтан буучин гэж байхгүй үстэй тий. Тэгэхгүй одоо манайхан л шүү. Тэр ингээд голроо ороод Чиж байгаа юм чинь тий. Цуслан ч гэсэн манайхан буудах газар бол өөр гадны айлж буун гэж байна. Буун гэж байхгүй тий. Одоо тэгэл тэрэн дээр чи яг л нэг бэлчээрээ сэргээх Буулахгүй гэлэх тий. Ирээд буучвал сэрчин л одоо үргэлж одоо бид гэсэн энэ 79 руу орж буухгүй шүү дээ. Эд чинь тэр хэсгийн айлууд эндэл өөрсдийнхээ малыг илчээс сэргэж буун. Бид нар болохоор ийшээ хаашаа давал эрх тал руугаа хараагуулынхаа команд. Зөв. Одоо мал ойрхон байв юу? Мал ойрхон байгаа сая хөөхт өвчлээ. ирэх нь үү? Хойно хүрээд ирнэ. Хамаагүй би ирэхүү том харагдаж шүү тий? Чич. Төлнүүд нь улаан толгойтой. Тий? Яагаад ч сайгүй бүдүү юм шиг. Хаврын наалууртай ямаа ингэж өдөр. Их тогш байна да. Тэгээ тоо. Чи цааш юм шүү. Бүү юу? Ямар амарчтай. Танай инээс амир үргэж байна. Сая мохоос. Тэр огнол алгах. Тэр Монгол үнний дэргэд бол хамаагүй том харагдаж байна тий? Эдлбай. Улаан энэ чи Баян үлдээ казак. Казак. Эдгээр хэрээгээд Айл болгонд байгаа тий. Тий. Одоо чи яг нэг өөртөөхөө нэг бүс нутгаас хуцуухан авч тавихаас илүүтэй бас нэг малынхаа чанар гарцыг бас ингэж бодож хүмүүс их баруун талаас тэр цэсмэн Эдлбай хэрээ гэдгээс авчир тавиад байна. Юунд хүнд болохоор нөхцөл хүнд болохоор төсөр төвчээр. Тий, төсөр төвчээртэй. Тэгээд дээрээс нь бие томтой. Тийм байна. Чич. Газар Ясаа харилцаа үргэж байна тий. газар харилцаа тоохоо ач. Гүйцэтгэхгүй байна. Монгол одоо зүгээр одоо энэ нутгийн хонь манаас одоо хоньноос гэдэг юм уу? Одоо хэдэн хувь илүү Одоо би төлөв болоод юу зарж байгаа хгүй. чинь дарж байна. Одоо манайхны төлөвч нэг хостел гэдэг чинь 19. Эдний болохоор 23-аас дээш байгаа. За. Тэгээ жоохон төлөв шүтлэн болгоод ингээд ирэхээр бүрэлдэхүүн тавьчих байгаа хгүй. 28-аас дээш. Одоо бусдаас бол хамаагүй би ирэх харагдаж шүү дээ тий. Тий. Одоо
Манай хорвоонууд бол дээрээс номер 1 17.8-аар л өгчтэй. Хургаар нь зарахад ба. Тэгэхээр ч л бол явчихдаг. 17.8 гэдэг нь одоо амьдын жин юм уу? Гулуузын жин юм уу? Гулуузныхын жин биш үү тий? Амьдын жинчэнд өгч. Тех бах тий. Тэсвэр төвчрийн хувьд бол үл ярилдаггүй байгаа шүү дээ чи. Тэсвэр ярилдаггүй. Эдгээр чинь нэг өсөхгүй аль бол хурдан эргэлттэй болж байгаа шүү дээ. Тэр нь зөвлөдөө тэгэхгүй бол одоо ингээл Монгол оны чинь ингээд төлөг болгоно. За төлөг дээр нь зарахад ч гэсэн ер нь баг. Одоо төлөг бол 20 кг болгож зарсан сургуульд нь 18 кг болгоод зарчвал хамаагүй. Тийм шүү дээ тий. Одоо чинь тэгээд хурганы махасыг авдаг үйлдвэр чинь. Хатаад модыг хаашаа нийлүүлэх вэ? Бид нөгөө компаниудтай гэрээ хийцсэн байгаа. За. Эмээлт рүү оруулах юм уу? Энэ орон нутгийнхаа зүгээр энэ одоо юу гэдгийг томоохон компаниуд байт юм уу? Эсвэл энэ уул уурхай л ч юм уу тийм бол байхгүй юу? Тийм бол байхгүй. Бид чинь тэгж өгөх гэхээр Эрүүл ахуйн шаардлага. эрүүл ахуйн шаардлага ханхан цөөхөн. Тэр нь гаргаж өгч чадахгүй. Энэ чинь уул уурхай авдаг Тогтмол авдаг нэг хэмжээтэй. Одоо бороо болдроо өглөө гэх чинь тогтмол өдрөөр нийлүүлэлт хэрэгтэй. Бид чинь заашгүй мөнгөний хэрэгцээ гаргахаар нийлүүлнэ. Тэгэл байх л да тий. Тэр үднээс болдгоо. Та сая дээр нөгөө эрчимсэн малаа чухал шилжиж нэгэ тэгээд шүү дээ. Тэгэхэд ер нь юу бэлдсэн байх хэрэгтэй? Та ер нь тэгэхээр бэлтгэлээ авах шин тийшээ шилжчихэд бэлчээрээсээ. Одоо бэлчээрээсээ тэр бол эхлээд малын нөхрийн дулаан байр хэрэгтэй. Одоо фермер гэдэг байгаа. Тэгээд өөрөө урж амьдрах орон сууц хэрэгтэй. За тэргээ хэр бэлдэж чинь та юу? Тэрийг бол бэлдсэн. Одоо тэнд нэг тогны асуудал байна. За. Усны асуудлаа ирээ шийдэж чадаагүй байна. Тэгэл бууж чадахгүй. Бид хэд одоо ч үзэж болох юм уу? Бол Тэгвэл тийш нэх үү? эндээс тавах билбэж. Юу яам ер нь бол өхөр өөржүүлт юм билүү гэж бодоод байгаа гэдээсэн чинь аль хэзээний бодсон ихэлсэн байгаа юм байна шүү дээ таа чи. Барайд бол одоо 10 жил болох гэж байна. Тийм үү? Бууж чадахгүй л байгаа болохоос. За. Одоо би трактор богч шишээр баян гол айлга гадаа тавьчихсан байгаа. Нагуултын тадлан гэж байгаа. Энд авчираа. Яг ийм бүс нутагт амьдардаг айлууд бол бас тийм хос мэрэгчлээ болчиход байгаа тийм. Малчин тариаланч гэдэг ингээд ийм хос мэрэгчлээ болчиход байгаа байхгүй. Тэгээд ямаа зарж борлуулаад. Тэгэл одоо яхахгүй ингээд нөгөө малын ашиг шим гэдэг юм одоо бас нэг хөрхөө байчаар нутагтай байсан бол манайхан чинь тэгэл өвжэн холны өвлбөн тэгэл хавар болоод чинь ийм мэлчээр янз бүрийн тийм үйл ажиллагаа байхгүй шүү дээ. Зөвхөн малынхаа ашиг шимийг л харна. Тийм малын ашиг шим. Тэ. Одоо энд бол өдөөсөө одоо хадлан дижлээсээ сүү сайлнаас одоо мөнгө олж болох юу л бүгднгээс нь олж чинь шүү дээ. Тэгээд зөвийг олохоор талбай дээр өрчүүлчихв. Тий. Юуныхаа ногоон дижилхэн талбай дээр хүү юу өөрсдөө эцэгтэй газар эцэгтэй. Морог бол энэ дэр хашаан дотрын янз янз эцэг гардаг шүү дээ. нөхрөөс эргээс. Тэр чинь ингээд зөөгөөд ээж болд юм уу? Шөнөөр зөв шүү дээ. Зөв. Тийм үү? Тэгээд нэг газараа байлгаад авахгүй шүү дээ. Зөв. Тэгээд нэг цэцэг мөнөө тэгсний дараа бол намар яг арабс нэг цэцэг нь тавьж хүч авах болно. Онд бол. Тэрнээс одоо энэ мал байгаа газар одоо энэ хашаа орондоо бол авчирч болохгүй юу? Хашаа ороонд одоо нэг мод цод тараад нэг иржүүлэг хийсэн бол удаа гаргаад байлгаж болно хавар. Намар авчаа дахиад тэр чинь хооллоод оруулна шүү дээ. Та чинь тэр 17 гадрыг бүрэгдэгч мөрөв биш өөрсдөө бэлдээд тий. Харин тий авална тэгээд одоо Насан цаасан зөөж хор. Мал зүгээр хоорондоо хоршно гэж байгаа юу? Одоо юу гэдгийг малаас гарч байгаа одоо түүх хийж байт юм уу? Одоо энэ өтөг бууц ч байт юм уу? Ингээд зөгийн ташиг тустай зүйл байх уу? Эсвэл зөгийнөөс гарсан бэлчээрийнхаа нөгөө ургамлыг зөгийн байсан газар сэргэлт сайтай. Тэгээд цэцгийн тоосоор холддог юм шүү дээ. Ургамлаа сэргээж өгдөг. Бэлчээрт ээлтэл. За тэгвэл зөгийн бас байгальтай ээлтэй юм тий. Нөхөн сэргээлтэнд одоо маш их ээлтэй байна. 100 ирсэн бол их гоё үзхэр хамтай л байх гэсэн. 100 яваад зөгийн дээр очиад ажиллахаар болно их гоё шүү дээ. Бичлэг аваад. Өөрөө голдос ирж хийдэг. Тэгээ зөгийгч одоо бас нэг дурын үн тэгээд бас нэг маллаад идэггүй л үү. Бас нэг сургалт мургалт янз янз юм сууж иж. Тэгээ шүү дээ. Зөгийгч бас малаас ялгаагүй тэр өвчлөн. Одоо тэр бөөс суурстан. Тэрмэрэнд бас тийм сусгаад цацдаг тариа байгаа. Тэр ингээ өвчсөн зөгийг ингээд хараад мэдэх өдөр жижиг юм. Өвчсөн зөгийг чинь тэгэл нурмаагаа дуна шүү дээ.
муудсан малныг яадаг үлээ. Аа. Мисч чадахгүй, далавчаад авахгүй тийм болчихсон. Оо зөө. Дөрвөн бүл зөвлөжтэй хэдэн хааны зөв юм гэдэг юм. Нэг бүл. Нэг бүлдээ 3500-аас 5000 Бараг 20 зөвлөсөн юм шүү дээ. Тэгээ Тэрийг яаж нэг харах боломж үүсэх вэ? 14 нэг хөргсөн дөгөө. Аха. Тэгсэн чинь нөгөө нэг өөрийн зөөр авахгүй, хүний зөөр нооч хийгээд 3 жил дараа л нэсэлтээр болчихсон шүү дээ. Зөөрөөс авчих. Аа. Агсан нөгөө одоо жишээл малаг удах юм бол зууд гэсэн үг шүү дээ. Тийм шүү дээ тий. Хүүхдтэй А тэгээ бараг тэр 20,000-аас ч одоо тэр нь өвчтсөн байна гэж харах уу? харна шүү дээ. Зүгээр ингээл яг юурээр харахад одоо зураг байгаа. Нурмаагаал өвчмөө. Нормалцсан Тэр дээ. шууд идэвхтэй хойш өвч. Нэг хайрцгийн дотор ганцхан их зөгөө байгаа. Нэг хайрцаг зөгөө. Аа. Таад маань тэгээ усаас нүүж ирээд одоо яг энэ зах зээлээд байгаа гэдэг шүү дээ. Ийшээ орж ирээд бас ямар одоо давуу талууд бий болж байна. Яг амжиргаар гэр талдаа. Одоо энэ дэрэл анхны үед ирээ тэгээд бид нар чинь энд одоо тэгэл альва зүйлийг ер нь хамтарч хийх нь зүйтэй болов уу гэдэг ойлголтоор бид нар чинь өвгдээсийнхээ заншлыг бодоод айлаараа эсгээрээ нөхөрлөл болоод бид нар чинь хамтаад одоо хөдөөний ажил шүү дээ харгал гөрзөн гаргах байна, нөөц суух байна, мал хараад тэр хүчний эдэлж оруулдаг байлаа. Тэр бүх ажил дээрээ бид нар чинь нэг хэсэг нөхөрлөл болоод тэгээд хамтарч ажилласан. Тэрний давуу тал маань бидний амьдралд их нэмэр болсон гэж бас их боддог. Тэгээд нөхөрлөл болоо явж байгаад бид нар чинь 2018 оноос бороо голд төвчлэн амгаалах төсөл гэж хэрэгжиж эхлээд энэ төсөл хэрэгжиж эхэлснээс одоо юу биднэрт төлөө давуу болсон байг бол бидний Далис, Баянгол, Доргонд гэдэг 3 бүлэгтэй. Нэгээс 3 бүлэгтэй болж хаваагдаад тэгээд ажиллаж байгаа. Тэгээ биднийг одоо жишээлбэл нугаан тижэл малд яаж өгдөг, тарж ургуулдаг тэрийг бид нар мэддэггүй байсан. Тэгээ бороо голд төсөл хамгаалах төсөл элчээр сургалтын төв хоёр хамтраа тэгээд бид нар цааш сургаснаа дагуу. Бид нар одоо нугаан тижэлээ тариалдаг боллоо. Малд ямар ач тустай мэдэрдэг боллоо. Одоо тэгээд цаашлаад даш хийж сурлаа. Тэгээ одоо эрдэн шиш гэдгийг бас сайн мэдхгүйсэн одоо нодноос манай зарим хэсгийн хүмүүс тарьсан чинь бас их ач тустай. Урах зарим юм байна. Шимт хижээлтэй ингэж байгаа шүү эрдэнэ шиш малд тий. Тий, энэ жилээс одоо бүгдээрээ эрдэн шиш тариалыг ярилцаал гэж байж штий. Зөв. Нөхөрлөл болоод ингээд өөрсдийнхөө зүгээр мал маллах уламжлалт арга ухаанаараа ингээд зүтгээд ийснийг одоо энэ байгууллага жишээ нь ингээд албажуулаад ингээд та хэд чинь бүр ингээд шин цаг үеийн одоо тижэл малынхаа шиг яаж бэлтгэх үү гэдэг юм аргачлалын заагаад өгч байгаа юм байна шүү дээ тий. Анхан бид нар өгөөмөр хараа нөхөрлөл гэж 12 онд байгуулад 18 онд хүртэл явсан л да. Тэгтэл бид нар тийм юм хүм тарьж ургуулахыг мэдгүй ажиллаа өөрсдөө малаа хамтарч харна. Ажлыг бол хамтын хүчээр хийдэг. Тийм болцсон байсан үеийн дээр тэгээд энэ бороо голд төсөл хамгаалах төсөл хэрэгжиж эхлээд бид нар тэрэн дээрээ тулгуурлаад бид нарт их юм болсон. Бид нар ч нөгөө тэр үед чи хадлан байгалийн хадлан аюу сайн гардаг байсан аахгүй. Тэгэл бөөнөрөө хадлангаа хэсэг одоо нэг 2 3 айлал нэг пад характертай байдаг гэсэн. Тэгэл тэрийгээр хадлангаа хадаад бусд нь тэгэл ачаа зөөгөөд ингээ айл айл хаашаа буулгаад өгтгөөс тэгэл баг нэг сарын дотор бүх айл хадлангаа бэлдээл. Тэрсэн тэгж хамтарч ажилладаг гэсэн аахгүй. Тэгээ одоо ингээ сүүлийн үед нөгөө байгалийн хадлан бас муу гараад 90 одоо бид нар малдаа одоо айлуулах хичээлээ тий ашиг шимтэй сайн тижэл бэлтгэхийн тулд ногоон тижэл тариалж гэсэн аахгүй. Тэгээ ногоон тижэл тариалаад бас тэгээ одоо болохоор бас эрдэн шиш сайн гэдэг бас одоо ингээл нөгөө суралцаал айлуулах өөрийнхөө баг зардлаар малдаа шимтэй жилтэй би тижэл бэлтгэх гэл ингээл явж ийн шүү дээ. Жилээс жил дуурсан удаад шүү дээ. Амар ган бол. Ичээр өрн удаад байгаа шүү дээ. Дээрээс нөгөө манайхан ч айл болгоно ингээ малаа өсгөөд бас амьдралын шаардлагаар хүн чинь цөөхөн малтаа амьдрах хэцүү болчиход шүү дээ одоо. Тэгэхээр ингээ малаа өсгөөд доотлын 500 доллар малтай болчихор чинь бэлчээрийн даац хэтрээд тэгээд яалчгүй одоо нөгөө байгалийн хадлан бэлтгэх чинь багтаад эхлэн тариалан руу орохоос өөр аргагүй болж байгаа. Энэ нэг бэлчээрийн менежмент гээл их хэрчтэй 2000-аад оны ихээр яригдж байгаа л бас алга болсон шүү дээ. Тэгээ тэрийг одоо л яхахгүй нөгөө энэ газрын дороотол бэлчээрийн даацлалт гээл тийм энэ маань ингээд
илүү яг тэр бэлчээрийн менежмент рүүгээ явах. Тэгээд Хос уур аргагүй бол сонголтыг өгч штэ тий. Ерөөсөө яг тийм сонголт л одоо байгаад байгаа. Тэгээ манайх ч одоо 1.5 сая км квадрат газар нутагтай. Тэгэхээр чинь тэрний 70 гаруй хувь нь одоо хөдөө аж ахуйн салбарт ашиглагдаад 10% нь ойн санхүүгийн газар гэж байгаа штэ. Тэнгүүд хөдөө аж ахуй гэхэлэр газар тариалан мал аж ахуй тий. Одоо ялангуяа сэлэнг маань өөр яг хөдөө аж ахуйн газар тариалангийн гол бүс нутаг тий. Тэгэхээр яг энэний эсрэг бас энэ маань өөрөө тэр бэлчээрийн дац одоо тэр нөгөө газрын дор хэтэлд маш том нөлөөлж өвчин зүйлхээр тэрнийхээ эсрэг бас арга хэмжээ авах айгүй чухал болчиход байгаа юм л. Энэ дээр бас малчт маань ингээд нэгдээ явж байгааг сүүлийн нэлээд дайлуудаар битүүрээс харжлаа л да. Тэгээ энэ битүүр ч бас нэлээд олон уул уурхайн одоо бүс нутгаар ялангуяа нөлөөллийн айлууд гэдээ явсан. Гэхдээ одоо эн чинь бол уурхайн бүсээсээ маш хол биш тий. Одоо зарим нь бидний оц айлууд бол их ойрхон 10-20 км радиус тий. Одоо эн чинь бол бид нар нэлээд явж байгаад дарханд өгчиж одоо энэ айл дэрж ирсэн. Тэгэхээр та хэд маань энэ дүүцүүл амгалах гэдэг хүрээнд их холоос ингэж бас тус компанитай хамтарч ажиллаж байгаа шиг байна тий. Тий бид чинь нөгөө бэлчээрийн менежмент сайжруулах. Одоо бэлчээрийн доройтол амар их байгаа болохоор яалчгүй энд тий. Бэлчээрийн менежмент хэрэгжүүлэхээс өөр аргагүй болсон байна. Тэгэл Зөв. тий. Одоо намар 10 сар илүү цас их орсон газар үйлдвэрлэж тариалан чадаа. бус нутагт мал их байгаа болохоор Яг үнэ. тий бэлчээр талхлагдаг. Тэгээд нөгөө ялчгүй сэргээлт хийх. Тэгжиж л цөлжилттэй шиг одоо бид нар тэмцэхгүй бол ер нь бол нөгөө ашиглаж байгаа талбай нахаар яг харахгүй дэж хон салбар маань нэлээд өндөр нөлөө үзүүлээд байгаа юм л да. Зөв. Тэгвэл маш оновчтой л төслөө хэрэгжүүлж байна. Одоо нэг мод тарнил гэж яриад байдаг байсан бол тий хэмжээний газрыг хамарж байгаа бох тий мэдээж яг Бид нар чинь тогтмол эндээс нөх цаг хугацаатай 5 сарын 15-нд нь 10 сарын 15-нд юм дээр буцаж ирнэ. нөө менежментийнхаа хуваарь тэгээд болоос анхнаасаа тэгээ яваад сурцсан болоосаа. Тэгээ одоо нөгөө дундаа яг энэ үйлчээр өгөө мал бэлчихгүйгээр би тэгээ тусландаа голдуу шахаал тэгэл. тэрнийхээ хүрээнд яг ямар ажлууд хийж байгаа тэр менежмент гэдэг чинь шүү дээ. Ер нь бол Урд нь болохоор бид нар чинь дуртай үедээ нүгээл нэг хэсэг нь хугацаанд нөгөөцсөн нэг хэсэг нь үлдээл байж байсан. Одоо бид нар чинь хуваарьтай болцсон хуваарийн дагуу нүгээл Тэгээ хуваарь Хэдэн сарын эднээс хойш ирсэн. Хэдэн сарын эднээс өмнө нүгтэй байсан. 5 сарын 15-нд ирсэн байх хэвээр 10 сарын 15-ны хооронд ирэх хэвээр. тэндээ байгаад тах юм бол яг нөгөө бэлчээр сэргэх хугацаанд мал яг тэндэг өрн явчихар чинь эргээ сэргэх тийм боломжгүй болчихдээ юм байна л да. Тэгээ бид хэд чинь яг тэр төсөл хэрэгжиж ирснээс хойш за бид нар яг хугацаанд нүгээд эргээд яг намар ирэхэд бэлчээр маань ямар ч ийсэн сэргэгцэн байхаа үлжээнд бид нар өвөл малаа бэлчээрээ ямар ч ийс хамгаалцсан байх юм байна гэдгийг бас ойлгосны үндсэн дээрээс яг нөгөө нүүх хугацаанд нүгээд эргээд нөгөө намар нүүх ирэх хугацаанд ирдэг. үр дүнд ихэр гарч. Тэгэхээр үр дүн аюусаа яг тэр бид нар чинь нөгөө ингээл зунжангаа энэ бэлчээр талхаллаад ямар ч ургацгүй болчоод өвөл ирээд буухаар чинь цас дараал өвлийн мал бэлчээх ямар ч боломжгүй болоод бид нар малаа бүтэн тэжээх тийм нөхцөл байдал руу ордог байхгүй. Тэгэхээр яг нэг хугацаанд нөөчгөр бас бэлчээр чинь ингээд сэргээд эргээд нөгөө өвлийнхаа бид нар малынхаа нөгөө бэлчээрийг л гаргаж авч үлдчихээн л гэсэн. Тэгэхээр зундаа бас тэр нэгээд Тий зундаа тэгэл бороо хур сайтай үед бол аюу сан сэргээл намар бид нэр хэрэгчээ сайхан шин ургацтай өвстэй газар малаа бэлчээ шүү дээ. Энэ нөхцөл байдалд юу гэдгийг тохируулаад гэдэг юм уу? Малынхаа төрөл зүйлийг бас өөрчлөгч байдаг юм уу? Бас нэг ийм зүйлүүд бас байгаа бох тий. Одоо жишээ нь танах юу гэдгийг усын зүүн гоос гэдэг юм одоо хэдэн толгой хэдэн төрлийн малтай ирж ийсэн тий. Тэгээ ингээд нөгөө нэг хадлан дэжилийн бүс нутагт ингээд суушаад ирэхээр чи нөгөө малынхаа төрөл зүйлийг ч гэдэг юм уу? Эсвэл тоо толгойг нь бас нэг цөөрүүлэгч байд юм. Одоо чи нөгөө нэг тоонд чанарт гэж ярьдаг болчихлоо шүү дээ. Тэгэхээр одоо энэ арга хэмжээнүүдийг бас авч явах байх тийм. Энэ арга хэмжээгээ бол яг одоо сүүлийн үед ч ураг болдгоос хамгаалах төлчин биднэрт нэг илүү үйлдвэрийн 4 хуц авч өгсөн манай гэсэн. За. Тэгээ одоо тэрүүгээр ондоо тавиад хойноо чанаржуулаад уулын тэр гарц сайтай жин бид ч олон жил болохгүй нэ хурган төлөгтөн болуулах жин өндөр татна. Одоо тэрүүгээр байгаад одоо сүүлийн үед одоо өнгөрсөн жилийн байдлаар бол мал ер нь нэлээд эдгээр чинь цайлаа нам байгалийн давтарчгүй хүчин зүйлд автчих. Аюу. Одоо богтой айл бол зөөхөн болсон. Тэгээд одоо ирчимсэн малаа жоохон бүснут гэдгээрээ бид нэр одоо өхөр сэргээл тал дээр анхаарал ирнэ. Ам болчихсон ялчгүй тэгэл мал зөөлгөөс өөр аргагүй. Энэ жил чинь харин ноолор харин том
давгүй хүн сонсогдоод байна уу? Харин тийм ээ. гайгүй хувь сонсогдол байна одоо тэгээд хөрсөн дээр яаж бүүж ирэх юм бага. Хөрслөөр бас 190-т дуулаад байна шүү. Харин тэгж л уулдаад байна. Бээсээр хараад сууж тэгвэл лээ. ашигтай уулзаад үлдсэн зөвхөн ямаагаа бас Өнгөрсөн жил чинь бас нэлээд тар ухаан байлаа шүү дээ, тий? Одоо чинь дотоодоо заавал борлуулна гэдэг одоо ингээд авахгүй бошхон болоод одоо тэгсэн шүү дээ. авааччихэл тэгээд одоо өгөхөөс өөр өндөр Бидний чинь ганц урлагийн юм л одоо ноолуур шүү дээ. тий. ноолуураар л бүх юм заачаалаа. Ноолуур гарахаар гэж заадаг хүмүүс шүү дээ. Тийм шүү дээ. Энэ жил сайхан дөрөвхөн байгаад бол яаж л одоо энэ өнгөрсөн жил одоо нэг олигтой зун намар болсонго ажил одоо тэр алгадлаа нөхөнөдтэй юм чи тийм. Тийм ганц хаягдаад байгаа малын энэ арс шир гэдэг юм л юм. Үгүй харин. Тийм ээ. Одоо тэр чинь аваач хаяа байгаль урсан бохирдуулаад одоо дээрээс. Яалчгүй тэгэл өөр Тэр одоо их өндөрөнтэй авдаггүй маа гэх тадлаад нэг 5000-аар авдаг болчихволоос Үгүй харин тийм. байгаль орчиндээ ялтай чинь сэргүй юм бол. Ядаж ялганд хаяад авахгүй юм да. Тийм. Жалга болгоно аач хаяхгүй чинь. Энд чи одоо нэг 119 гэдэг точ гэнэ юм уу? Үгүй шүү дээ эрэхэд. Эрэхэд өртөө гэдэг юм уу? 179 гэсэн тий? Тий. Аа. Эрэхэд өртөө байна. Өртөө юм уу тий? Тий өртөө. Зүг. Эндээ бол ер нь бас байшин саваа барьцсан. Танаа байшин уу? Тий. Одоо яг л фермер болоход яг бэлэн болцсон байж шүү дээ тий? Одоо яг саяны хэдэн цаг хүн байгаа. Одоо сүйтэй өхөр болох ч тэгэл өвөн гэж одоо байгаа шүү. Хүмүүсийнхаа дараа. Гэтэ хүмүүс чинь тэгдэм байлээ шүү дээ. Ер нь бог малаа цөөлөд тэг яг нэг шүлний хэдэн өн ингээд айлт тавьчих тийм ээ. Бас энэ чинь дандаа үхрийн мах гэдэг чинь бас нэг жоохон утгартай шүү дээ тий. Тэгвэл шүлний нэг хэдэн өн ингээд айлт үлдэн шүү дээ. Тэгэл өдөөс үхрээрээ дагнч тийм байлээ шүү дээ. Тий? Тэгчүүл одоо Юм дахин санаатай байгаа юм тий. одоо бол ер нь тэгээ зайлшгүй цаг агаар нь чавчаад богмал цойлоод өглөө одоо тэгээ Тэглээ шүү дээ. Одоо иш ороход юу хүлээгдэж байна? Одоо манайх усны асуудал нэг байгаа харин яг энтлийн асуудалтай энэ айлтагаар тохироод малаараа услаад яж болно. Яг тогныхаа асуудлыг одоо нэг шангиллынхаас эргээгдэхээр эрчим хүчээр шийдчихнэ гэж бодлоо. Юм тонж ийн үгүй юу? Тодорхой камераар бүх юм арчдаг байна. Аа нэг камертай оо янз юм биш. Барилгын ажил бол ер нь бас гүйцэд дуусаагүй. Дуусаа дотор одоо тасхаа басгаа нэг үхний Аа. бууж байгаа л хийнэ гэл. Бүх юм илүү байна зүгээр юм чинь янз бүрийн асуудал. Хоёр талдаа ингэ байх юм байна тий. Тэгээ хоёр талтай. Тэгээ энэ талдаа шууд энэ талдаа шууд өгөн шүү. Энэ талд нь яг нэг төлөх хөхөр мөхрийг ингээд дөрүүлж ин хашаа хийгээд оруулсан. Зөө. Энэ талд нь одоо ингээд дандаа ингээд Яг сайлын туруу хийж эхэлж ирсэн дээ. сайлын үнэнүүд нь бол яг ингэ урталтай байрлах юм байна тий. Урталтай байрлаад. Тугал могол төлөх хөхрийн энэ шорон дээр. Энэ хавьд сая энэ суурь нэлээ их малын жүчээ юу харагдаж шít тий? Фермерүүд харагдаж байна тий? Ер нь бол одоо ингээд ажил эхлэхэд ер нь бас бэлэн болцсон л байгаа юм байна. Тэгээ буугаад нэг жоохон Янзлжил тий? юугаар янзлчууд гэдэг. Тэгээ эндээ тоочгтой юм ш та тийшээ шууд тээвэр хийж гэнэ шүү дээ тий? Харин тийм байна. Энд ч одоо нөгөө дахин эрдэнтийн богоны өрөвд юм уу? Тий. Сэлэнгийн богоо яваад. Тэгвэл бас амарл юм байна тий. Тий, хажуудаа яг эн чин тоо хэддүгээр тоочг. Ирэхэд ирэхэд. дундаад ис. Одоо ийшээр 10 км яваад сайлхад. Хойчгийн бүхэл галтрыг зогсох уу? Яг зөржил явна л да. Яг суудлын галтрыг хөг зогс. Суудлын галтргууд. Зөв хот руу ийсараад явчихна. Орой 4:30 тэнд ирчихнэ. Зөө. 9 сард ялт чинь бол баг 2 цаг явах нь. Цаг гарна л явах нь шүү дээ. 9 сард явал хот чинь 3:30 хэл очиж Бас 4-5 цаг явах юм тий. Өглөө тэнд 10:30 тараад энд 3:30 ирчихнэ. Гэхдээ нөгөө нэг ачаа тээвэртийнх амарлал юм байна тий. сайлаа бэлтгэхээр саваа тэр шиг одоо ингээд саваа бэлтсэн хүн бол тэгээд нэг өдөр ажил эхлэхэд бол одоо болохгүй юм алга шүү. Энэ жилээс итгэхгүй л гээд байгаа одоо. Тэ. Ингээ хорцос авчихсан. Тэгээ 381 хавахч авчихсан дээ. Эндээ бас жижигхэн хасцсан. Айгүй бол одоо хүнсний нагаад ирэх үү? Харин гэхдээ өнөө харталтан бас нэг юм том дөрвж байгаа зүр байгаа. Зөө. Тийм нэг одоо. Тийм одоо бай суурин байвал мод судургуул гэж ажил эхэллээ. Тэгин л дээ. Ийшээ тест гоё цуслан бол ийшээ гоё газар шүү дээ тий. Тэгээд чинь тэр 10 голын. Харин тийм байна. Сая дээрээс харахад зал янзын л харагдчих.
Одоо нөгөө бидний бас л нөгөө айлд очиод ярьдаг шин дэрш нөгөө нэг төв юу хөдөө суурин бас ингээд нөгөө хослуулж амьдрна гэдэг чинь л одоо бас болох гэдэг ш тий. Ийшээ гараад Бусад үйлрэлтэй тий. Бусад үйлрэлтэй хөдөөдөө амьдрчаал. Тэгээ намар нэг мал хар нэг чөлөөтэй саалтгүй явдаг үед бол өвжин дээрээ байж байгаа л Тий. өдрөхөр ороод ирчихээр болохоор байгаа. Хүү бас арай том болоогүй байна. Тэгээ хүү том болчвол одоо ингээд бас нэг автагаа хамжид дэмжиж Тийм ч одоо ирж очиж юм хийнэ жоох. Яг л энд байр нь буучих юм бол элбэх юм ажин танд хийхээс ш. бас тийм ээ тийм тий. Бас нэг сургууль соёлын зай завсраар хийнэ гэдэг ч бас хэцүү л байна л та. Яг нэг суурин болоод ийлж чагаад тэгэл өдөртөө юм хийж чагаад. Тийм ээ. Нэгээс урдсан байхад л юу хат. Айл их цусгын хараагалын хөндөгөр. Би яг энэ хэсгээр бол манай нэг дурганд хэсгийн айл үүдсэн. Өөр айл үүдсэхгүй 10 хэдэн айл. Энэ 100 эст янзын гоё болдог хаа тий. Стогоо. Тэр перм боллоо гэхэд байнгын байх юм уу бас нөгөө бэлчээртэйгээ хосломл байх уу? Хослол байх шаардлагагүй гэж байна. Яг өдрийн билээр нэг 2 зүр вие тэнэлж явна л та. Нөөц хичээл юу гэм бол өөрөө тогтмол угаасаа. Тэгээд одоо фермер дургуулсан нэг Монгол өхөр биш. Сүүний чиглэлийн цайны тооны өхөртэй байхгүй бол бас олон ном байгаад байвал бас. Нөө тэгин. Тий, ашиг шимээ бодсон ч гэсэн тэр ер нь бас л гадны сайн үйлдвэрийн төхөр байсан дээр л тий. Тэгээ одоо гэрпорт гэдэг ч юм уу, ангус гэдэг ч юм уу тий. Тийм тэгвэл одоо хайлаж гисэн батсан юм байх байх. Монгол өхөр чинь бас одоо яг ашиг шимээ хүртэхийн тулд чинь бас нэлээд цаг хугацаа авд юм биш үү? Монгол өвч яг нэг бэлчээрийнхаа юугаар бол их сайн л та. Тийм л баг тий. Тэгэд Гоё юм барьчжээ хоёр. сайн саван бол сайхан бэлдсэн байна. Одоо тэгээд доторхын л одоо ястаа нэг модтой газар гэсэн шиг янзын сайхан дүнзээр барьсан биз дээ. Тийм нэг болгоноос авчиж байсан. Оо зү. Гоё байсан байна. Сайхан том байшин байна. Оо. Одоо тэгээд энэ жилдээ багтаж орох юм уу? Өдөрт 5 сарын 15 гээд нүүхэд энд л шууд буун гэсэн тооцоолтол. За. Одоо нэг ямаага самнал хийгээд нэг цөөх юм. Тэр чи өвөл зөнгөө эндэ гэсэн үг шүү дээ. Тэг л гэсэн. Нөгөө үлжөөргөө дахиж очихгүй нь шүү дээ тий. Зөв майл буулгаад явах юм. Ааха. Суурин ядмаа гэдэг айл болох юм бид дээ. Тэгээ зундаа тийшээ гарах уу таад? Энд дээрч ч Гарахгүй юу? Зэрөөсөө л эндэ. Өө тэгээд одоо бог байхгүй юм чи одоо суурин байх юм чин тэгээд ийшээ нүгэд ах шаардлагагүй юм байна л та тий. Богоо яг нэг айл аваад богтой байна бол тий. айлаа мандаа. Хаврын нэгэн сайхан өдөр бас ядамж явандаа сайхан зочилсондоо бас маш баяртай байна. Газар дэлхий бас сайхан дэлгэнжийн сайхан хаврын үйлрэл ирсэн. Одоо эн чинь ердөөсөө машинтай өтгөл явах хэцүү шүү дээ тий. Бас газар сайхан чигтэй. Энэ жил сайхан жил гарах байхаа. Сайхан газар нутгалт юм гэртээ сайхан зочилсонд маш баярлаа. За баярлаа. Бидгийг зориод ирсэн тав ихэндээ ч гэсэн цааш тийм ажилд нь амжилт амьдралд нь ажил сайн сайхан мөхнө гэсэн. За баярлалаа. Гэр мөрөн жаасан ч гоё. Одоо бид одоо хөдөө айлд очихоор ярьдээ тий. Нөгөө одоо эн чинь нөгөө хөдөө малчин айл гэхлээр л нэг 5 амтай гэртээ ингээл нэг цомхон байдаг шүү дээ. Одоо ч айлд ер нь тийм байхаа байсан юм тий. Ингээ сайхан тогтоо байшин савтай хот хөдөө ер нь бас ялгахдахгүй сайхан болцсон байна. Тэгэж одоо өнөөдөр ирээд бас бодож илээ. Энэ сайхан ажилтай төрөлтэй ийм улсууч одоо бас ингэж олныг манлайлж одоо улсын авраг гэж сайхан цолонд хөрлөгөө яах вэ? Тий. Бас сайхан амжилттай ажиллаж байгаа маань баяр хүргэе. За баярлалаа. Тэгээд бас ажил амьдралтай сайхан танилцлаа. Одоо тэгээд удахгүй одоо фермер болох гэж байгаа юм байна. Тэр ажилд нь л одоо амжилт хүсье да тийм ээ. За баярлалаа. Тий. За тэгээд дөрөв би бас нөгөө агшаан дээр чинь очихдоо хэлсэн шүү дээ. Удахгүй тэгээд улсын авраг фермер болсон байж байгаараа их хоёр маань тий. Тэр үед бас дахиад ирье гэж бодож байна шүү дээ. Ташгүй. Тий. За тэгээд одоо энэ сайхан 27 цаг ирж байгаа юм чинь тэгээд хүм малын зоо сайхан тэнийгээд газар дэлхий сайхан дийлгэнээд бас сайхан байна да. Тэгээд цаашдынхаа ажил хөдөлмөрт өндөр амжилт хүсье. Зорж ирсэн хэрэг маань сайхан бүтлээ. Одоо бид хэд нутгийн зөв жолоо залъя да. За баярлалаа. За баярлалаа энэ хоёрында сайхан өгтөж хүлээж авсанд. Тэгээд дээрэс нь бас ингээд нөгөө нөхөрлөл болж
одоо ингээд ажлаа үргэлжлүүлдэг гэж штэ тий. Одоо ингээд сайхан хамтаараа малгуугаа малдаг, газар тариалангаа эрхэлдэг гэдэг энэ бас их гоё жишээ байна тий. Одоо ер нь бас бусад орон нутагт одоо хэрэгжил байгаа л да. Гэхдээ бас хийгээгүй газар нутагт одоо ажил амьдарч байгаа малчт маань ч гэсэн бас ингээд ажил хэрэг болгоосаа гэж бас бодож байна тий. Тэгэх юм бол одоо нэг хүн хөдөлмөрлснөөс одоо олуулаа ингээд нийлээд хөдөлмөрлөх юм бол энэ чинь гарч байгаа үр дүн ч гэсэн бас хамаагүй илүү байна шүү дээ тийм ээ. Ажлын явц ч гэсэн хурдан тий. тогтохгүй ерөөсөө. Тэгээ бас их гоё зүв зүйл харсан маань одоо энэ сайхан хангаа нутагт бол одоо жинхэнэ одоо эрчимцэн мал аж ахуйг бол одоо эрхлэхээс яах вэ? Тий? Одоо жинхэнэ эрчимсэн мал аж ахуйгаар одоо орно да. Тий. Одоо тэгээд нутгийн зам олондоо харж байгаа. Одоо тэр төсмө одоо сайхан ус нутгийнхан байна. Тийм ээ. Тэр төсмө 100% нутгийнхан харж байгаа шүү. Одоо манай сайхан цэгэрдлэгцийг ашиглаад нутгийнхандаа сайхан мэд хүргэлд. Одоо тэнд бол ах дүүнэр бол байгаа шүү дээ, тийм ээ. Байгаа. Тий. За энэ дашрамыг ашиглаад Увс аймгийн 100% сумын ах дүү төрөл төрсгт бүгдэнд нь энэ хаврыг энтэй сайхан хаваржаараа утгахгүй дэлгэр сайхан зундаа уулзъя л гэж хүсье да. Өнөөдрийн бас айлын маань нэг онцлог нь одоо бэлчээрийн менежментийг бодитоор хэрэгжүүлээд тий бэлчээрийн даатц сэтрэлт газрын дороотолтоогоос үр дүнтэй тэмцэж байгаа. Энэ нь бас айгүй гоё үлгэр жишээ байлаа. Бид нар бас 100 юм уу намар ирсэн бол яг гоё бодиттой нөгөө ногоон талбай дээр нь очоо зөвгийн үржүүлгийг хараад тий бас нэлээд гоё аялал болох үйжээ тий. Гэхдээ яг бас яг бэлчээрийн менежментийн үр дүн бас бодитоор одоо мэдрээд хэрэгжүүлээ явж байна гэдэг маань дараагийн бас айлууд маань ч эндээс бас жишээ авах үз. Яг одоо манай тулгамцсан асуудал бол яг харахгүй энэ газрын дороотол тий. Тэгээ энтэйгээ бас үр дүнтэй ингээ сайхан үйл ажиллагаа явуулж байгаа одоо нэгдэл хэлбэрээр ингээ явж байгаад нас ингээ харах айгүй сайхан байна. Тэгээ та бүхэн маань энэ үйл хэрэгээ бас үргэлжлүүлээд олон бас одоо зөвхөн Сэлэнг аймаг гэхгүй тий увсынхан даачсан бас энэ сайн туршлагаас цаашдаа хуваалцаарай гэж хүсэж байна. За баярлалаа. Бэлчээрээ зөв ашиглана л гэдэг чинь үгээс хамгийн чухал байгаа шүү дээ тий. Өвөл хавартаа өвлийнхөө бэлчээрийг одоо 100 намартаа идчихдэггүй тэрийг хадгалж агаад тий өвлийг өнтөд авах гол одоо зүйлчил одоо энэ шүү дээ тийм ээ. За тэгээд одоо нэвтрүүлэгтээ манай хамтран ажилладаг одоо мал эмнэлгүүдийн дундын хоршоо гэж байдаг. Та бүхэн бол одоо бас бүтээгдэхүүнүүдийн зөндөл хэрэглэдэг бах тий. Одоо хавар намрын тарилга дуулга гээл тий. За тэр компаниас маань та бүхэнд бас юм гарын бэлэг явуулсан. За тэгээд энэ одоо хавар цаг бол дуусгаараа болоогүй байна. Одоо л яг нөгөө малчтын маань яг их ажил одоо эхэлж байгаа шүү дээ тийм ээ. Одоо эн чинь мал төлн дээрээс нь одоо тарилга туулга гээл одоо эн чинь ногоо ургаж одоо дэлгэр цаг эхэлтэл бол зөндөө хугацаа байна шүү дээ. Энэ хугацаагаа бас та бүхэн маань сайхан амжилттай даваарай гэд одоо хамтарч байгуулсан маань гарын бэлэг явуулсан. Баярлалаа. За тэгээд нэвтрүүлгийн дөрөв өндөрлөе. За баярлалаа. За үндэсний ус соёлыг түгээн дэлгэрүүлэгч Монголын үндэсний малчин телевиз малчин айл нэвтрүүлгийнхаа шинэхэн дугаарыг үзэгч та бүхэндээ хүргэлээ. Энэ удаагийнхаа нэвтрүүлгийг бид Сэлэнг аймгийн Баянгол сумын малчин Монгол улсын авраг ядамж говийнхаас бэлтгэн хүргэлээ. Ингээд эх 7 хоногт шинэхэн айлтай, шинэхэн зочинтой үзэгч та бүхэнтэйгээ эргээд уулзгалнаа үзэгч та. Түр баяр та. Баярлалаа баяр та. За баярлалаа. Баярлалаа. За.